яг нэг олон сар унтааг болохоор нөгөө унтчаал эргээс сэрчээл эргэж унтдаг. Шинжилгээ өгөөд ганц шинжилгээгээр надад ямар ч өрөсөл гараагүй, ямар ч өвдөх юм гараагүй учраас. Зүгээр л ямар ч оншихгүйгээр л унтахгүй байна. Тэгэл би ер нь ингэж насаараа ийм ууж ер нь унтна гэж юу аах вэ? Ерөөсөө би ер нь гарцыг хай гэж бодвол. Тэгэл гарц хайгаал бэс юм ухаал тэгэл тархиа өөрчилж амьдралаа өөрчилгээл энэ хүртэгөө 6 сар унтаагүй шүү дээ. Тэгэл нөгөө яагаад тэгэхээр миний өрөөнд битээ орж ирээрээ сэрчин би сэрхээс айгаад байгаа байхгүй. Тэгэл хинч над руу ингээ халдаж чадхаас айгаад тэр чинь тгийч хөвдсөн байсан юм чи. Тэгсэн чи одоо чинь зөвөр бараг л хүү зөвөр хушуухан над ажиллаа. Арандаа хэлчихсэн. За сайн байцгаана уу? Сувдар энцэн дорж подкаст сонсогчид тархиа өөрчил сургалтанд хамрагдсан болон сургалтыг сонирхож байгаа. За тэгээ одоо нойрны сургалт гэдээ манаас зарласан. Тэгэхээр манай энэ сошиал сувгуудыг дагдаг бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол ингээд манай студид манай сургалтын төвд 24 оны 3 сард манай сургалтанд сууж исэн. Тэгээд сургалтаараа гайхалтай үр дүн гаргасан тогоо сурагч маань хүрэлцэж ирээд өөрийнхөө түүхийг бидэнтэй хуваалцах гад сэтгэлээ хуваалцах гад хүрээд ирсэн байна. Тэгэхээр за тогоо сурагч маань та өөрийгөө танилцуулаач. Намайг Чулуунбаатарын тогоо сүрэн гэдэг. Би Сувта Эрдэнэцэн дорж одоо сургалтанд хамрагдахын тулд нөгөө подкастыг харин тэгээд нөгөө 2 сард анх төлбөрөө явуулаад тэгээ сургалтанд ямар ч хамрагдаж үзье гэж бодоод анх орсон. Тэгээ багш тухайн үед нөгөө сургалт эхлэх арай болоог байгаа нөгөө YouTube дээр тавьсан бясалгалуудыг хийж туршиж үзэж байгаараа гэд. Тэгж тухайн үед бол туршиж үзээл хийж болмоор юм байна л гэж бод. Урд нь бясалгал хийж үзээгүй байсан л та. Тэгэл сургалт нь хурдан эхлэсэй л гэж айгүй их догдолж хүлээжсэн тухайн үед тий. За тэгээд тогоо сурагч маань яагаад манай тархиа өөрчил сургалтанд тухайн үед хамрагдах болсон юм бэ? Тэрнийг ярьж өгөөч. Би маш их нэг олон сар нойргүй айгүй их өвдөж 4-5 эмнэлгээр дамжаад айгүй өвдөжсэн. Тэгээд яг сургалтанд хамрагдах үед бол би яг шөндөө 3 цаг унтчаал тэгээ яг нэг сэрчгээр эргэж унтдаггүй. Тэгээ нэг жоохон юунаас ч болоод идэв гэсэн зөвөр айцтай ч байсан юм уу? Ямар ч лээс эргэж унтдаггүй байсан. Тэгээд сургалтанд хамрагдсаасаа хойш ер нь бол эргэж унтдаг болоод ирэнгүүтээ баярлал. Хүү ингэж бас болдсон биш үү? Яг нэг олон сар унтааг болохоор нөгөө унтчаал эргээс сэрчээл эргэж унтдаггүй. Тэгээ нөгөө нэг ингээд бясалгалаа хийгээд ирэнгүүт нөгөө нэг ингээ эргээд сэрчээд эргээ унтдаггүй байсан чинь унтдаг болчингууд нь би өөрөө нөгөө ид чид ингээ нөлөөлөд байгаа бол ид чид гэвэн ч гэж байхгүй л амир яад юм бол гэл тэгэл нөгөө нэг сургалтандаа хамрагдаад ингээл явцын дундаа ингээ чинь 3 сар шахуу сурж байгаа шүү дээ. Тий 4 сар тий. Тэгээд сурж байгаа хооронд чинь нөгөө ингээл улам ингээл тархин дотор байсан нөгөө нэг ингээ муу бодлууд ингээ ахаа бодох гээд байгаа байхгүй би ингээ нөгөө урд нь муухай юм ингээ тархинд орж ирээд гэсэн. Бодох гэхээр бодогдохгүй яагаад мартцсан юм бол гэж одоо тэгсэн чинь нөгөө нэг бясалгал хийхээр нөгөө нэг айцууд маань ингээ арчигдаад байсан юм шиг байгаа. Тухайн үедээ би тэгж ойлгож байсан. Одоо бол ч угаасаа арчигддаг гэдгийг мэдсэн л дээ. Тий. Тэгээ ер нь бол нөгөө нэг айцсаасаа л салж даван тулсан. Тогоо сурагч маань би яг тогоо сурагчийг сандаг байхгүй ингээд манайч 4 сар явдаг те. Эхний 1-р сар дээр нэг ихч ингээд өглөөний сургалтыг алгасахгүй, оройны сургалтыг алгасахгүй орж ирээд байдаг. Тэгсээр нь орж ирээд юу ч ярихгүй байжгаад ингээд бүгд баяртай гараа явахад тэнд ингээд байж байгаа л зүүм хаагддаг тийм байсан. Тэгвэл юу ч ярьдаггүй нэ байнга төвтө орж ирдэг болохоор гайхаал ажиглаад яваадсан чинь сарын дараа гинт дуурч эхэлсэн байдаг. Тэгээд өөрийнхөө түүхийг ярьж өгсөн тий. Тийм би нөгөө нэг анх нөгөө сургалтынхаа группт нөгөө анх яаж өвдснийгоо ярьсан. Тэгээ тэр нь одоо манай ангийнханд бас айгүй нөлөөлсөн юм шиг л. Тий манай ангийнхан гэж манай ангийнхан чинь 80 эд хүн байгаа шүү дээ тий 83 билүү ингээл харахаар тоо 80 гаргацсан байдаг.
Тий. Та Тэгэл нэг ярьж өгөөч. Манай тоогоос өрөвч бол маш хэцүү нойрны маш хүнд асуудалтай байсан. Тэгээд түүнийг даван тулсан. Энэ нойргуудл гэдэг процедур танд яаж эхэлсэн? Нойргоо бодлоод юу үзсэн? Ямар одоо арга хэмжээ авсан? Тэгээд тэр тухайгаа биднэрт нэг хуваалцаач. тийм би өөрөө нөгөө жингээ хасах гад нэг хоолны дэглэм мэглэн байрал нэг 14 хонол. Ер нь бол гинт унтахаа байцна гэж өөрөө мэдээгүй л дээ. Тэгэл гинт л би нэг шүнжэнгөө сэрүүн хонцсон. Тэгэл нэг хүн амьтанд хэлээгүй нөхөртөө ч хэлээгүй. Тэгээ маргааш нь дахиад унтсан чинь дахиад огт унтаагүй. Зүгээр л ингээд сэрүүн. Зураг бичиж байгаа юм шиг тэгэл орон дарын хэвтчихэл байгаа л да. Тэгэл 3 дахь хоноод ирсэн чинь биш ээ миний бие нэг л унтахгүй болоод ирэнгүүт нөгөө өөрчлөлт ороод эхэлж байгаа шүү. Тэгэл ирэнгүүт нь ээж рүүгээ залгаал ээжтэй хэлээл. Тэгсэн чинь манай ээж нөгөө тарих мэдрэлийн эмчт очиж үзүүлгээл. Тэгэл мэдрэлийн эмчт очиж үзүүлээд тэгээ мэдрэлийн эмчт очиж үзүүлсэн чинь нойрны эм л өгд юм байл л дээ. Тэгээ нойрны эмийг тэгэл баахан нөгөө антитгүүд тараад нөгөө уушгин гээд нөгөө цэрмэртэйч гэлээ ямар нэгэн атгаа авсны үлдэгдэл байх бол ингээд уушгин дотор байдаг сувгууд ингээ хаалттай болохоор унтдаггүй гэж надад тайлбарласан байхгүй. Тэгээд би тухайн үед нь за гэл 7 хоног эмчилгээнд явчаал өдрийн эмчилгээнд явсан. Тэгээд 7 хоног надад нойрны юм өгсөн чи би унтсан шүү дээ угаасаа. Тэгээд унтаал за ингээл би хэвийн болчих юм бэ ингээл дотроо бодоол баярлал ингээл итгэжлээ л гэж бодоод байгаа байхгүй би. Тэгэл эмээ ухаа болчгууд буцаад унтах гэж. Тэгэл дахиад нөгөө эмчтэр очихсан чинь нөгөө эмч маань Австрал явцсан гэд. Яг шинэ жил болчихжээ. Тэгэнгүүт нь би нэг найз дээр очиж би одоо ингэ болдгоо. Маа нэг найз нөгөө сүрлэгч идэг байхгүй одоо нөгөө ингээ хуваараа. Тэгээ чи юу ийм эмчилгээ хийлгэж гэд. Тэгээ найз дээр нэг 10 хоног тарай мараа хэлгээл эмчилгээ. Тэгээд бас унтдаг. Гэхдээ арай дээр нэг жоохон нэг чонон унталтаа нэг сэрүүн унтаад идэв штэ. Тэгэж унтаад бас нэг жоохон нэг баг зэргийн нойрны бас юм өгөөд. Гэхдээ би нойрны юм надад үйлчлэхгүйсэн. Тэгэл дараа нь ахаад бас нэг эмнэлэгт хэвтээд яг өдрөө Барсын хөдөлт бас нэг эмнэлэгт. Тэгээ тэр эмнэлэгт хэвтсэн чинь надад эхний өдөр нэг цэнхэр өнгөтэй юм өгсөн унтуулдаг. Тэгээ би унтаагүй л дагаасаа. Тэгээ маргааш нь эмчээ би унтаагүй энэ эмч надад үйлчлэхгүй байна. Тэгсэн чи эмч за эмээ сольчих. Тэгээ ахаад эмээ сольсон чи ахаад нэг цагаан өнгөтэй юм өгсөн юм. Нэрийг би одоо санахгүй. Тэгэл дараа нь бас унтаагүйгээ хэлсэн чинь шууд юм хоёроор юм ягаан өнгөтэй юм хоёроор уу гэд. Тэгэл тэрэн ч бас унтаагүй гэж хэлэхээр битээ бодлоо яриад гэдэг. Тэгэн хүн нөгөө битээ бодлоо яриад гэж хэлэхээр нөгөө нэг айд юм биш дахиад эмчтэй юм хэлхээс айгаад би ахаа унтаагүй гэж хэлэхэ болцсон. Тэгээд тэр эмнэлэгтээ нэг 5 хоног хэвтчихэл тэгэл эмнэлгээс гараал эмч надад нэг эм бичиж өгсөн. Яагаад гэхээр нөгөө нэг эмнэлэг дээр өгчээсэн эмийг би нөгөө гадуур бичиж өгдөг юм. Яагаад гэвэл нөгөө бүр сэтгцэд нөлөөлдөг тийм юм шиг л. Гэхдээ тэр нь надад үйлчлэг угаасаа. Тэгээд надад бичиж өгсөн юм би нөгөө 14 ширхгийг бич нөгөө юугаарэ багш эмчийн бичиж өгсөн жороор авчаад тэгээд эхний өдөр уугаад энэ эмч надад үйлчлэх байна би одоо яах вэ гэж бод гарцаа тайгаад байгаа шүү дээ. Унтчихсан л гэж бодвол тэгсэн чинь нөгөө эмч наад эмээ чинь уугаад хүн угаасаа унтдээ. Яг л нөгөөтгөө хэлж байгаа чи битээ хотлаарай гэл. Тэгэнгүүт нь би дахиж эмч рүү ахиж ерөөсөө залгахгүй. Яагаад тэгэхээр надад болцоо процесс би эмч рүүгээ мэн гараад ямар ч нэмэргүй мэрэгдээ мэд ойлгож харсан. Тэгэл би за ямар ч зэсээ энэ нэмийг уух хэрэгтэй юм. За одоо уугаал үуч. Унтахгүй байсан ч одоо уйдөө гэл тэгэл уугаал үуч. Тэгсэн чинь манай ээж ингэж имээр ингэж амьдрахгүй. Наад юм одоо бол. Хоёлоо шууд нөгөө ардын эмчилгээгээр явъя. Тэгээ ардын эмчилгээгээр явна гэл ардын эмчилгээнд явсан чинь тэр яг намайг эмчилэгт үзүүлж хат нэг ах байсан. Би тэр ахыг та яг идэгсэн үгсэн чи идэгсэн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд нөгөө тэр эмчэд бас итгэх гээд байна шүү дээ. Яагаад тэгэхээр нөгөө ангахаас ард руу орчих болохоор бас ардын эмчилгээ арай өөр явах юм болоо гэж бод. Тэгэл та намайг яг ингээд унтуулдаг болгож хөө надад өвчин байхгүй юм чи. Шинжилгээ өгöd ганц шинжилгээгээр надад ямар ч өрөвсөл гараагүй ямар ч өвдсөн юм гараагүй учраас. Зүгээр л ямар ч оншихгүйгээр л унтахгүй байна.
Тэгээ яг үеийн тийм тавдаж мавцсан бол одоо ингээл мис цас хийж аваад нэг өвчин намлагч юм уугаалгүй унтаж болно шүү дээ. Чинь эмийн унтдаг эмийн уугаад. Тэгэл хүмүүс бүр нэр нь чи 10 минут ч унтдаггүй мөгээ гайхаад. Тэгээ ардын имлэгээр яваад. Ардын имчилгээгээр яваад би эмч надад нөгөө шаардсан бараймаараа хин гэ тэгэл зөндөх барай хэлгээл нөгөө давс ингээ халаагаал өвдөг ингээл хөлийн уул мул чээж мэж бүх л гадаа. Тэгэл маргааш нөгөө эмч намаа нөгөө ингээд нөгөө ардын имчилгээгээр яваад нөгөө ингээд тим имчилгээ хийхээр хүмүүс нь маргааш их сайхан тайвширсан өстой гоё унтсан гэж хэлдэм байх. За. Тэнгүүтэнтэй би нөгөө 7 хоногийн барай ингээ тухайн үед чинь өдрийн 55 мянга байсан баха. За. Тий. Тэгэл би унтахын тулд надад 55 мянга нэг сонир биш шүү дээ. Хамаагүй зүгээр би байгаагаар миний дансан дотор 100 сая төгрөг байсан гэсэн би зүгээр 50 унтахын төлөө 50 ч өгөхөөс ч уцгааргүй тийм болцсон байсан юм чи. Тэгэл нөгөө эмчтэй 40 юу лээ 15 хоногийн эмчж өгд юм блэ тангууд. Тэгээ эхний 15 хоногийн танг уугаал би итгэчих бахал гэж дотроо боддоо ш. Ядаж нэг цагч болтгоо унтчихсан л гэж бодоод байгаа. Миний хүсэл мөрөд ерөөсөө тийм. Бүтэн шүнжэнгөө унтчихсан гэсэн мөрөд бүр сүйдээ байхгүй болсон ш. Ганцхан цагч болтгоо унтчихсан. Тэгэл эмч маань маргааш нь ирэхэд нь таастай гоё унтсан уу гэсэн. Гүү гэж хэлэнгүүт эмч ингээ өөрөө бараагаад авчихсан. Хэцүү л аа. Тэгэл 7 хоног шаардсан бараймаараа явсан. Тэгээд ч таг угаасан. Тэгэл эмнэлэг дээр яг тэр юуны ардын эмчилгээнд бол би яг 3 сар 90 хоног босдгоо юмсан. За окей. Дараа нь яасан тэгээ? Тэгээд дараа нь нөгөө ардын эмчилгээ надад ямар ч нөлөө үзүүлээгүй болохоор шууд ерөөсөө л одоо ангахтаа л хандъя гэж бодвол нэг юуны төмөр замын байдалтай нэг тийм сэтгцийн юм шиг л шар хатны эмчнэр ирж тэнд яваад тэгэл ажилласаа буугаад ирлээ гэдэг ингээд эмчнэр хүмүүст үйлчлдэг. Совлогч нар. Тэгэл тэнд тарин өстө үзүүлэл хин гэдэг эмч байлаа нэрийг чижээ. Тэгэл 2 юм бичиж өгсөн юм аа. Тэгээ 2 юм бичиж өгөнгөт нөгөө нэг тэр хоёлаас нэг нь сэтгцийн эм нөгөөх нь болохоор нөгөө унтуулж амраад үл юм шиг лээ. Тэгэл тэрийг уугаал шүн унтахтаа нөгөө хөлөндөө ингээд давс дөрүүлж унтуулт юм л. Тэр эмнэлэг хүмүүс давстаа халуусан. Булчин шүмсийн суллаад дээ штэ бас. Тийм юм шиг лээ. Тэгэл тэр өдөр тэр эмчийн өгсөн эмийг уугаал орой 7 цагаас уугаал бүх хүмүүсийг оронд нь оруулаад 8 гэдээ бүгдийг нь унтуулчихсан юм. Тэгэл би ерөөсөө тэгэл шууд унтсан. Тэгээ маргааш өглөө нь хүмүүс ингээ босцсон хоол молоо идэж 1-2 дор хоол мол. Гэсэн чинь би тэр орой 7 цагт унтаал маргааш нь 12:30 шилүүд 1 цаг үйсэн. Огт юу ч мэдээгүй тэр үед. Гурвээс тас юмсан. Тийм ээ тий. Тэгэл нөгөө нэг өрөөндөөсөн хүүхнүүд хөө чистэн ямар хонто ямар хөрхөр цонхчин бүр ингээд цонх онгорхоо тэгээд нөгөө цонхчин ингээд савлаад бүр салхина. Ас гээл ингээл хавагдаад хаагдаад хин ч очиж тэрийг хаагаагүй байгаа байхгүй юу. Тэгээ би ерөөс огт тэрийг сонсоогүй байсан. Тийм юм тий. Тэгсэн чинь тэгэл би за юм намайг аврах эмнэлэг энэ л юм байна гэж бодож байгаа. Тэгэл бодчиход байжсэн чинь манай тэр эмнэлэг дээр би нөгөө тохоо үед нөгөө өөрийгөө аягүй хүнд өвчтэй гэж бодож байгаа ш. Тэгсэн чинь манай тэр өрөөнд надаас илүү хүнд өвчтэй хүмүүс байгаа юм чи. Яг тэгэхээр би тэр эмнэлэг дээр ихний өдөр очиод өгсөн 2 эмийг угаал шууд унтаад өгч байгаа. Тэгэхээр тэр хүмүүс чинь тийм надтай адилхан эм угаад байгаа юм чи унтахгүй хүмүүс ингээд намайг тойрцсон байж. Өрөөнд. Тэгээд нойр хүмүүсийн дунд байхлаар өөрөө тэдний нэг байхлаар ямар вэ? Тэгэл ер нь бол тэгэл нийжлэх нэг өвчтөй болохоор л бүгдөө ингээд айгүй халуун татны яриа үүсгэж байгаа юм чи. Өдөржингөө яаж л хийхгүй зөвхөн өвчний яриа сууж байгаа юм чи. Тэгэл одоо миний зүүн талын орон дээр байсан охин болохоор бас унтдаггүй гэсэн. Тэгтээ яг нөгөө нэг гинт сэтгцэн хөдөлгөөр унтсан гэсэн. Тэгэл машин жишэнтэй ингээд нөгөө нөхөртөөгөө явжгаад гинт ингээд хаалгаангоо хүсэрч исэн. Тэгэхээр би бүр за би энэ хүний дэргэд тариал гайгүй юм байна гэл. Тий. Тэгэл ер нь манай өрөөндөөсөн 3 хүний гуруулаа л ерөөсө над яг ингээд адилхан унтдаггүй мөртлөө нөгөө нэг үзүүлэлтүүд нөөр өөр. Ингээд нэг одоо энэ талтайс нь охин болохоор би энэ халуун шигддэг ч юм энтэй дэдтэйс нь ихч болохоор нөгөө ингээд
ингээ бүглэрдэг ч юм уу, астмтай юм уу ашиг тийм адил нэг амьсгал нь ингээд бүглэрэх гэдэг өөр шинж тэмдэг нь өөр. Тэгтээ адилхан унтдаггүй. Тий. Нэг зовлонтой тий. Тэгсэн мөртлөө өөр нөгөө шинж тэмдэг. Нойр гүйдэлтэй хамгийн багаасаа хэд хүртэл явж байна насна? Манай тэр эмнэлэг дээр чинь бүр 7 настай хүүхэд байсан, 20 эдтэй охтууд, хөвгүүд ер нь бүхэл насны хүмүүс байсан дөө. Тэгэл зарим нь ингээл эдээ тавг барьцсан, нар жаргахаар ингээл гарч өргөл өргөнө. Тэгэл тэр одоо өөрийгөө аврах гал нь шүү дээ. Харин юм байдлаар тий унтчих гал. Тэгээд нэг совлогч ишлээр насаараа унтаагүй ингээд хагас унталтын байдалтай байдаг гэх нэг настаа нэг ихч. Тэгээ настай хүмүүсээс их аяг байсан. Унтдаггүй дандаа унтдаггүй л гэдэг. Бүгдээр л тэнд чинь 5 өрөө байсан ба. Тэгэл 5 өрөө пиг 4. Нэг өрөө 4 гэж бодоход нэг удаа эмнэлэг твтгэл 20 хүн л тэнд яг ингээд нойр чөлөөлөл бүгд нь. Тэгэл тэр чинь эмнэлэг твтэж байгаа хүндэрснүүд нь тийм үү? Тий, бүр аргаан бараал очсон баа. Тийм шүү дээ. Тэгээ та унтаж суртлаа ер нь юугаар явдаа. За эмнэлгээр явсан юм байна те. Янз янзаар юм уусан юм байна. Тэгээд нэрээ саяны эмнэлэгтээ нэг эхний өдөр маш гоё унтсан гэсэн шүү дээ. Тэгээд яасан дараа? Тэгэл тэр эмнэлгийн нөгөө тэр сэтгцэд нөлөөлдөг тэр эм чинь намаа нөгөө тайвшруулсан. Тэгээ тайвшруулсан болохоор нөгөө нэг ингээд би ерөөсөө л орой унтахтаа эмээ уугаал хөлөөд авсандаа дөрөөл тэгэл унтаал лсэн. Тэгэл би ер нь ингэж насаараа ийм ууж ер нь унтна гэж юу аах вэ? Ерөөсөө би ер нь гарцыг хай гэж бодвол. Тэгэл гарц хайгаал бэс юм уухал тэгэл тархиа өөрчилж амьдралаа өөрчилгээл нэг юм подкаст гарсан. Нэг юу л нэг гэлөө. Тий, номны тий. Номны нэг гэд гарт. Тэрийг уншсан чинь Joy Beza нэг зарлаатай ярьсан гэж. Нөгөө ярьслага тий хинтээ Стивентэй ярьсан. Тий, Стивентэй ярьсан. Тэр ярьслагыг сонсоод хүү хүн ингээ үүрсэн ясаа нийлүүлээд ингээд идэж яхад миний энэ нойр хажууд нь юу шиг би ерөөсөө энэ сургалтанд хамрагдтыг л гэж бодсон. Тий. Тэр нөгөө Joy Beza багш чинь нөгөө бүр яс нь үүрсэн юм байлээ шүү дээ. Тийм тэгээ буцаад үүрсэн яс ингээ эвэндээ ороод хэвээ болно гэхээр чинь миний энэ нойр ч гэсэндээ асуудалгүй юм байна гэж дотроо итгэл үнэмшил төрөөд тэгээ тэрийг тэр ярилцлагыг бол би бараг 10 20 удаа сонссон баху. Ягаад тэр нөгөө ингээд сонсоод нөгөө хайр хүрээд байгаа байхгүй. Ягаад тэр намайг эдгэх гарц энд байна гэж бодогдоод татагдаад байсан байхгүй би өөрөө ирэхгүй. Тэгэл багшийн нөгөө нэг ингээд подкастууд ингээд араас нь ингээд бүгдийн 1 2 3 4 7 хүртэл байлуу 8 хүртэл байлуу 10 ч хүртэл байлуу. Одоо нөгөө даварцсан нөгөө яаж яаснаа мартчихсан юм шүү дээ. Нөгөө тухайн үед бүрээс тасралтгүй үзэж авч ямар хэнийг юм олон дахин үздэг гэл маань хүрдэж байгаа юм чи. Тэгээ нэггүй би зүгээр л сонсомоор санагдаад байна гэл. За тий би бол маш сайн сандаг байхгүй. Харин ингээд нэг сар юу ч дуурдгүй нэг тийм хүн байжснаа сарын дараа орж ирэхдээ би өстө унтаад гээл тий. Би ийм байж байгаад унтдаггүй байж байгаад унтдаг болсон гэх. Тэгээ та бясалгал хийсний дараа яг яаж унтдаг болсон? Би эхний 14 хоногоос эхлээл ер нь надад өөрчлөлтүүд мэдэгдсэн. Тэгэл эхлээд болохоор чинь би чинь нөгөө эхний сар дээр нөгөө усны бясалгал хийсэн шүү дээ. Тэгээ би өөрөө нөгөө оройдоо нөгөө давстаа усанд ордог болохоор нөгөө бантай усандаа оржоод нөгөө бие мэдэрч нөгөө чи бясалгал хийж үзээгүй чинь нөгөө хаанаа ус яаж ингэж дээшээгээ ингээ өгсөж мэдэрдгийг мэдрэх гээд нөгөө усаа ингээ гоожулчаал тэгээд нөгөө ингээ дээшээгээ ингээ өгсөж байгааг нь мэдрэх гээл ингэж өгсдөг юм байна гэл нөгөө яхад би энэ дээр л мэдэр сурах гэдэг байхгүй. Тэгээд тэрийг бол мэд сурсан. Бясалгалын дараа одоо та яаж унтчих? Би бол одоо ерөөсөө тий жил гарна. Жил гарна. Тий жил одоо ер нь жил гарна. Жил л болчих юм биш. Тий яг жил болж. Яг жил болчих юм биш тий. Ямар ч лээсэн одоо өдөр унтаж чаддгүй байсан. Чөлөөт унтдаг болцоо. Одоо өдөр бүр сэрж чадахгүй эргэж унтаа хамаагүй ингэж унтаж болтгоо гэсэн. Сэрээгээд бүр хүчээр өөрөө бүр сэрж байна. Ер нь бол өдөр унтаж чаддгүйсэн шүү дээ. Би чи аргагүй шүү дээ. Нөгөө 6 сар тасралтгүй ингээд нөгөө унтаж чадахгүй завцсан хүн чинь тэгэл өдөр унтна гэсэн ойлголт байхгүй болцсоос мэдсэн байгаа. Шүн яаж унтъя гэж зах чинь. Тий, юм өдөр унтах та тий. Тэгсэн чи одоо бүр өдөр ч унтна
өдөр унчунд үдээс хойш чунд нь ер нь бол машин дотор хүртэл би бүр энэ тэнд явж байхдаа машин хүртэл ингээд унтдаг болохоос хүмүүс ингээд ингээд дуг зэрэлхө толгойн өдлөд ингээд байж дээ. Тэгэж унтахсан ингээ хүмүүсийг харахаар ингээ гоё харагдаад. Гэсэн чи өөрөө нэг удаа нэг ийшээ замын үд явсан чи машин дотроос ингэцээ нөгөө ухаан мэтрэл бод тэгснэг эд хүү би унтчихсан. Яа тэгэхээр тэрийг мэдрэхгүй удацсан байхгүй. Тэгж унтахгүй байлцсан. Тэгэхээр надад ингээ айгүй гоё надад би ингэж би хүмүүсийг ингэж унтаж чаддсан юм байна штэ гэж баярлал сэтгэл дотор төрж байгаа хүнд хэлэхгүй л дээ өөрөө зүгээр дотор л тэгж төрж байгаа юм чи. Гэхдээ ер яг тэр 6 сар бүр тэр унтаж чадахгүй аимшигтай үе маань бол ер нь бол баг одоо бол хар зорсон зүуд шиг л бодогддөө штэ. Тухайн үед чинь нөгөө нэг миний царай чи ингээд зүгээр нөгөө нэг бор палмастер байдсан штэ. Жоохон бүдэгдүү. Яг тийм палмастер штэ. Царайных нь өмнө. Тэгээ өнө хатцсан. Ингээд нөгөө ачиг мэг байхгүй. Тийм нэг борц шиг юм шиг. Хүн бүхэн хараад нөгөө нэг би нөгөө нэг ингээд олон нийтийн ажил хийдэг байхгүй. Лангон дээр суудаг. Тэгээд намайг тэгж байгаа юм. Юу миний хүү чинь яачаад дээ. Би харин ч хөвдсөн байгаа. Гэхдээ нөгөө нэг би унтахгүй байгаа гэж хэлэхгүй шүү дээ. Би харин ч хөвдсөн байгаа гэсэн чи зайлуул гэлтэй. Намайг хөвдсөн байгаа шууд мэдчих миний царайнаас мэдчихсэн. Тэгэл яачаа. Зүгээр л ингээ бүх булчингууд ингээ сулраад ингээ унжицсан байна гэсэн үг. Зүгээр л нөгөө дөнгөж сэрсэн үнийг нэг сонин царайтай байдсан шүү дээ. Тийм тэгээ дээрэс нь тийм борон. Гэтэл манай тоос үрэгч бол ийм гоё цоглог гоё айлстай ийм гоё царайлаг их жаваа. Тий би чинь 107 элтэй байсан шүү дээ. 107 элтэй байснаас одоо ер нь бол 44 ил хайсан. Гэтэ яг нөгөө нэг анхан нөгөө хоолны дэглэн барьж одоо яг нэг жилд нэг 2 3 ил ч юм уу нэг шалахгүй нэг багаар хайсан өөрийнхөө төлөө. Яг нөгөө унтдаг болоод ирэнгүүт хүний жин нөгөө нэг түлхүү хаягддаг. Үр дүнтэй. Яг бясалгал хийснээс хойш бол ер нь 15 18 ил бол ер нь чөлөөтэй хайсан. Нөгөө ядрахгүйгээр хайсан гэсэн. Заавал бүр нэг хүчлээд байхад л хаягдахгүй байгаа байхгүй урд нь. Яа унтахгүй юм чи яаж хаягдах юм? Тий. Одоо наадах чинь би сайн нөгөө нэг нойргуудлын талаар подкаст хийсэн. Нойрны талаар ном уншаад ингээд маш их зүйлийг ойлгож авч байгаа хгүй. Тэгээд унтсан хүмүүст юу тохиолддгийг гэхээр нэрэ булчин чангардаг. Булчингийн үйл ажиллагаа сайжилдаг. За тийм гутаа процесс солилцоо идэх чинь. Процесс солилцоо идэвчээр ч хүн турна шүү дээ, тий. Процесс солилцоо идэх чинь. За тэгээд дархлаа сайжрна. Таны биеийн ерөнхий өвчлөл юм уу ханаад шуухт 80 тийм хэр болсон? Би сүүлийн 1 жил ханаад төрөхгүй шүү дээ. За харж байна манай хаа. Тий. Хоолооч өгдөг. Хоолооч өгдөг ханаад жүрээгүй. Тэгэхээр энэ нойрч өөр өмнөний дархлаа сайжруулна. За тэгээд оюун ухааныг сайжруулна. Тий. Гэхдээ би нөгөө нэг хороолт манай надтай зөвтгөх гэдэг яваад нэг танилцсан найз хүн байдаг. Тэгээ би санаанд нөгөө нэг цагаан сарынхаа ямыг цуглуулж яваад нөгөө гинт сайн байна уу гэл ингэсэн чи намайг хараад очиод тэгээ яасан ингэсэн чинь гоо сайхны хагалгаа хэлгэсэн юм. Юу гэж хагалгаа хэлгэжээдээ найз нөгөө нэг өвдсөн байжгаад нөгөө одоо нөгөө идгээд тэгээ ингээд өөрчлөгч гэсэн чи хөө ямар гоё хэлсэн юм бэ. Гү чи бас ингэж хүн өөрчлөгдөв юм уу? Юунд явсан? Хаана явсан гэсэн. Тэгэл би тэр юу дэлгүүрээс гарчаал өөрийнхөө ингээд нүүр мөрийг барьж үзээ тойл гаргаж ирээ ингээд харж байгаад байгаа байхгүй гоо сайхны хагалгаа хэлгэсэн юм гээ хэлэнгүүт тэгэнгүүт нэг өөрийгөө хараад байгаа итгэхгүй өөрийгөө хараад байгаа байхгүй тий нөгөө бүр хэн нэгэн нөгөө тэгж хэлэхээр тэгдэм байлээ тэгээ нөгөө дэлгүүр дээрээ сууж байсан чинь нэг залуу гаднаас орж ирээд өцтөр хятадаас ирээд тэгээд ингээд гэлтгсэн чинь манайх нөгөө нэг ажлынхаа дээр идэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө залуу намайг таньдаг уу? Ах их хоёр байгаа юу гэхээр би уул ах их хоёр байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө залуу чинь ах их хоёр байгаа юу гэдэг тэгэнгүүт нь би байгаа гэж хэлж чадахгүй. Би өнөө гэж хэлээд танихгүй. Би намайг танихгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэгж их өөрчлөгдсөн байгаа байхгүй юу. Ерөөсө хүн ингээд дүүн юм баг гэж бодсон гэдэг юм чи. Хөөх тийм. Тэгэхээр би их өөрчлөгдсөн юм шиг байна. Хүнийг нэг гайхширтал нь өөрчлөгдсөн шиг байна. Гэхдээ би ер нь өөрөө бол нөгөө ямарваа ажил, ямарваа ямыг эхлүүлчихэд хайдгүй. Заавал ингээд
ард нь гарч үр дүнгийн үзээд тэгээ өөрөө үр дүн ингээ гараад ирэнгүүт бусдад ингээ тэрийг түгээж ингээд хүмүүс туслахын гэж боддгийн бол таньдаа үнэхээр их баярлж байна. Ингээд яг өөрт гарсан үр дүнгээ ингэж гоё нээлттэй ярьж энэ ингээ хүмүүст те бас ийм боломж байдгийг шүү гэж ойлгуулж байгаа нь үнэхээр сайхан. Тэгээд би одоо танаас дахиад нэг юм асууя л та те. Бясалгалт суухын өмнөх тоогоос үрэгч суусны дараах тоогоос үрэгч сэтгэл зүй, эрүүл мэнд, бие махбод те одоо ажил төрөл харилцаа хандлага мөн санхүү өөрчлөлт юу гарч байна? Би бол ер нь бол 100% өөр. Бясалгалт суухын өмнө болохоор би нэг тийм сэтгэл готролтой хийж байгаа ажиллаа ингээд нөгөө хийхээр би яагаад ийм ажил заавал хийх ёстой юм гэдэг юм ажилдаа ингээд дур сонирхол байхгүй. Тэгсэн мөртлөө мөнгө олох сонирхолтой байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ажилдаа айгүй дургу. Ингээд л тест яаж өнөөдрийг барах вэ л гэл. Тэгсэн чи одоо би шал өөр болсон. Би бүр өглөө хурдан болоосоо ажилдаа ороод нэг сайхан кофегаа чамж яваал тэгэл нөгөө нэг орж ирж байгаа үйлчлүүлэгч нартайгаа пам гээл яриад хамгийн аз жаргалтай байгаа байхгүй. Яагаад тэр нөгөө нэг тухайн үед яагаад би одоо ингээ өөрөө бодод яагаад урд нь одоо бясалгал хийхээс өмнө ингээл ажиллаа бараг л ажилдаа очимооргүй санагдав. Өөр юм хэмээр санагдав. Одоо тэгвэл би тэгж бодохоо бэлдсэн байна шүү дээ. Ажил хийх шиг аз жаргал хаа вэ? Өстой гоё тий. Хүмүүстэй харьцаад мөнгө олоод тий. Тэгэл нөгөө өөрөө би ажилчтайгаа харьцаж байгаа хандлага ч гэсэн өөрчлөгдсөн. Найз нөхдөдөө хандж байгаа хандлага өөрчлөгдсөн. Хүүхдүүдтэйгээ хандлага бүр ерөөс өөрчлөлт. Үүнийг дагаад гэр бүлийн харилцаа, найз нөхдөдийн дотны харилцаанууд ямар өөрчлөлт гарч байна? Ер нь бясалгал хийгээд ирэнгүүт хүн нөгөө нэг сайн муу хүнийг ялгадаг болчихсон. Гэрийнхэнтэйгээ харилцаа, өөр хүүхдүүдтэй нөхөртэй харилцаа. Тэр бол бүр өстой nice болсон шүү дээ. Тэ хүүхдүүдтэйгээ ингээ ойлголцохгүй ингээл хитрхи нөгөө өөрийнхөө хүүхдүүдэд байлгах гэдэг. Одоо тэрийг бол ерөөсөө өөрчлөлтсөн. Ер нь бол тий нөхөртөөгөө ч гэсэндээ би чи өвдөж явахдаа нөхөртөөгөө 6 сар унтаагүй шүү дээ. Тэгэл нөгөө яагаад тэр миний өрөөнд битээ орж ирээрээ сэрчин би сэрхээс айгаад байгаа байхгүй. Тэгэл хинч над руу ингээ халдаж чадхаас айгаад тэр чинь тгийж их өвдсөн байсан юм чи. Тэгсэн чи одоо ч зөвөр бараг л хүү зөвөр хушуухан над ажиллаа. Нэр хүүхдүүдэд ч гэсэндээ тэгэл би тухайн ч нөгөө өвдөхөөс өмнө нөгөө унтах цаг гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан. Хэдэн цагт цунд хамаагүй унт 1-2 цаг ч хамаагүй те 4 цаг ч юм уу те өөрөөр ч юм хамаагүй. Нөгөө нойрогт ерөөсөө тэгэж нөгөө нэг ийм чухал юм байдгийг мэддэггүй байсан. Одоо л хүүхдүүдэд 10 гээл унт одоо унтах цаг чинь болцсон байна унтцгааг. Тэгсэн чинь манай баг хүү одоо ингээд сүүлийн одоо намайг бясалгал хийсэн цагаас хойш шүү дээ. Одоо манай баг хүү надаас өндөрлөлт. Вау. Нөгөө унтах цаг нь өөрчлөгдсөн. Яг зөв. Энд чинь нөгөө хүүхдийн өсөлт хөгжил бүх юмд нөлөөлдөг. Энэ жил цагаан сар хүүхдүүдэд дагуулад явсан чинь манай нөгөө баг банд яг нөгөө би 10 цагт яг унтдаг. Тэнгүүд манай байгуун за миний хөө ээжтэй уцаа өгчтэй ядаа нэг шууд утас үцэн өгч унтахгүй шүү дээ. Зүгээр ээжтэй өгч гээд манай бүр сурцсан. Намайг орж ирэхээс өмнө миний нөгөө орны хажууд уцаа унтраач тавиал өрөөнд ороод унтаа. Тэгээ манай хүүхдээс аюу өндөрлөлцсөн. Нэг жилийн дотор тэгж байна уу? Тэгээ энэ жил айлуудаар явсан чинь манай хүүхдээ хүмүүс бас ямар өндөр болцсон ингээд бүр ингэж харж байгаа. Тий. Урд нь болохоор нөгөө хүүхдүүдийнхээ тэр бас унтах цаг магийг ерөөсөө анзаардаггүй байсан юм. Өөрийгөө яа гэж хэлсэн. Тий, өөрийгөө яах гэхээс гадна нөгөө нэг унтах цаг тийм маш чухал гэдгийг ерөөсөө ойлгоогүй. Тэгээ яг ингээд гар утсан дээр юм унт нойр сайн мэ авмаа гэж эмчнэр ярьдэн шүү дээ. Огт тэрийг би тоодгүйсэн. Хүн тэгээ өвдөд ирэхээр л энэ яагаад би урд нь энийг анзаардгүй байсан бэлхэм амьдралын хамгийн чухал асуудал байсан юм байна шүү дээ гэдгийг мэдэж авсан. Нойр сайн бол амьдрал сайн. Үндэ ердөө юм. Нойр одоо юу бол те нойр хангалттай бол амьдрал тэгэл ерөнхийдөө ингээл өглөө бас ихэд гэрэлтэй. Яагаад энэ зүгээр л би ингээд худлаалаа зээлж байгаа юм шүү. Үүнийг тарих судлалын эрдэмтэд тооцсон. Хүн сайн унтахаараа нөгөө өмнөх өдрийн онцгой таагүй үйл явдлын тийм тарих нь угаагаа цэвэрлдэг гэж байгаа. Маргааш өглөө босч ирэхэд урд нь тохиолдсон муу юм аа нилээ сайн мартаад босч ирнэ. Тэгээд үүнийгээ дагаа сэтгэл зүй сайхан, бодол сайхан, бодол сайхан болохоор мэдрэмж сайхан. Тэгээ айш авир сайхан ингээд амьдрал сайхан болж байгаа. Тэгэхээр ерөөсөө нойр сайн бол амьдрал сайхан. Тэгэл ийм юм биш. Тий. Би ер нь 3 сар тасралтгүй унтахгүй яг тэр зовж явах үедээ нөгөө нийгмийн даатгал төлдөг байсан байхгүй хуваараа.
Тэгээ нийгмийн даатгал төлөх гээд нөхөртөө ойлоо даатгалын газар очиод яасан чинь би нөгөө яагаад тэгэхээр нөгөө өөрийгөө унтахгүй болцсон юм чинь их актер өвдсөн. Бараг нөгөө хөл дээр явж чадахгүй нөгөө ингээд явахаар нөгөө ингээд яа нөгөө гуйваад идэв ш нэг бүр хүчгүй болцсон. Тийм байсан уу яахгүй тийм. Тэгээ маа нөхөр 6 сараар нөгөө юугээ төлдөг байхгүй битээр угаасаа 6 сараар нөгөө мартчихна гэж хуваараа төлдөг. Тэгээ би төлөөд хэрэг байна дөө яхах чийл төлчих гээд яагаад тэгэхээр би нөгөө өөрийгөө нөгөө нэг онцлахаа бил яагаад тэгэхээр унтахгүй байгаа юм чи өгчөөл гэж бодсон. Угаасаа яг тэр үеиг би одоо өрс бас боддоо шүү дээ. Би нэрээ яг л одоо ер нь сар хүрэхгүй хугацаанд өхнөө 3 сарын дараа өхнөө л гэж бодсон. Яг тэр. Тэгээ баг нөхөртөө нөгөө 3 сарын хэмнэх гэдэг шүү дээ. 6 сар мөнгө төлчихөөр яхаа 3 сарын л ичих гэлээ. Тэг яг би угаасаа өөрөө өхнө гэдэгт итгэлтэй байсан. Яагаад тэгэхээр нөгөө би угаасаа эмч уугаад идэхгүй, унтахгүй. Одоо нөгөө би чинь ингээд бүтэн 40 тоног би тасралтгүй 108 хүртэл мөргсөн. Хөл ингээд гар ингээд мдээгүй ингээд ядарсан байгаа ш. Тэгсэн чинь би гүрээгээ л хийгээдсэн. Нэг хөлсөө гаргаад ингээд яах ёстой гэдэг эмч тэгж хэлсэн. Тэгэл нөгөө чадлаараа хүчин зүтгээд байгаа тэр. Тэгсээч нам унтчих чадахгүй өрөөл. Тэгэхээр нөгөө сэтгэл готролд ороод амьдрах ба хүртэл итгэлгүй юм болох юм шүү дээ. Тэгээд миний тоогоо сурах хичээг өнөөдөр урьж авчраад байгаа шалтгаан яг манад орж ирсэн хүн болгоно ойрны асуудал нь шийдэгдэг байхгүй. Бас л ингээл юм уугаад эн чинь жортой юм уудаг болцсон. Яана би унтаж чадвалуу багшаа гэл ингээл хүмүүс орж ирж л байдгийн. Гоё болж л байдгийн. Тэгээ яагаад өнөөдөр тоогоо сурах хичээг бүр онцолж авчин гэж яриа хэлж байгаа юм. Тэгээ манай тоогоо сурах хичээг нэг сайхан чанар байна. Тийм тууштай. Тэгээд дээрэс нэмээд өөрөө гоё болчоод эргэн тойрныхоо нөгөө ангийнхныг тий найз нараа ингээд бясалгалаа хамт өглөө болгон 6 цагт бас хийгээд ингээд уриалаад холбогдоод тий өөрөө ингээд хөөцөлдөөд ингээд өөрөөсөө гадна хүмүүст ингээд дадал зуршуулгаад байдаг энэ нэг тууштай чанар байна шүү дээ. Тэгэхээр энэ нь надад үнэхээр их таалагдсан. Би энэ хүмүүст бас энэ талаар ойлгуулмаар байгаа байхгүй. Тэгэхээр та бясалгалаа тууштай тий өнөөдрийн үр дүнд хүрсний одоо энэ өөрийнхөө яг энэ учир шалтгааныг юу гэж бодож байна? Яг үр дүнд төрсэн учир шалтгаан гэвэл тууштай байсан л надад даваа тал болж байгаа байхгүй. Одоо зарим найз нөхдөд ингээл бясалгалаа хийж яана яаж гайр тань заав гараагүй хийж чадсангүй. Юу гэсэн үг юм бэ чи нэгэн тэхлүүлсэн юм чин дуусгах болдгоо ард нь гарыг гэж боддгоо юм уу гэд би асуудаг. Тэгэнгүүт харин тийм заримдаа төвлөрөхгүй болохоор болчтiin гээ. Манай бас нэг найз хүмүүс тэгжсэн үе байгаа. Тэгэл би яагаад тэгдэм бол доо гэд өөрөө нөгөө нэгэн тэхлүүлсэн л болохоор нөгөө заавал хийх ёстой хоол цаашиг болгоцсон болохоор нөгөө хүмүүсийг хийхгүй байгаа заримдаа зав гарахгүй байгаа гэхээр гайхах. Тийм. Тэгэхээр ийм тууштайгаар за тоогоо сурвалжвал нэг удаа сургалтанд суусан. Тэгээ сайхан нойртой болж аваад гэхдээ бүтэн жилийн турш ерөөсөө бясалгалаа хаяагүй. Ингээл яг нэг community манай энэ нөгөө тархиа өөрчлөлийн групп дотор маш идэвхтэй байгаад уулзалт болгон дээр ирээл те хүмүүстэй танилцаал хамтарч бясалгал хийгээл ингээл яваад байгаа нь өөрөө яг одоо бидний хүсдэг зүйл байхгүй юу. Заавал дандаа тархиа өөрчлөлт сургалтанд ч юм уу суу гэхгүй. Аргаа болоод ав гоё үр дүн гаргач тэгээ битгий хаяа. Тэгэхээр ойрхон байгаад ингээд community дондаа байгаад шинэ мэдлэг мэдээлэл гарч ирэх юм бол тэрэн дээр бүр илүү нэмж сураал тий. Тэгэхээр энэ нь л хамгийн чухал. Хүн яг ингэж тууштай байж бас үр дүнд хүрнэ. Тэгэхээр би бас энийг нөгөө одоо сургалтанд суусан суухаа сонирхож байгаа хүмүүстэй хэлмээр байгаа. Үр дүнтэй баймаар байвал сайхан үр дүн гармаар байвал тууштай хичээл гэдэг юм хэлмээр. Би чинь тархиа өөрчлөлт сургалтын 3 дугаар ангийнх шүү дээ. Манай ангийнхандаа бас минь төрөгч. Манай таваас өргөж байл мэднэ анги. Ямар сандаа нөгөө отгоо анх надад нөгөө танилцж байхдаа нөгөө бид нар чинь групп дээр би энийгээ мэдэхгүй шүү дээ. Тэгсэн чинь өө чи нөгөө нэг байн дотор нөгөө усыгээд нөгөө байнд суудаг. Наад тийштэй гэсэн өө тийм үү гэл. Ер нь бол тэгэл нөгөө нэг яг нөгөө та нөгөө хэлсэн шүү дээ. Нөгөө нэр мэрээ ингээ өөрчлөлт ороод ирдэг болохоор нөгөө хин бас мэддэггүй гэж тэгж хэлсэн шүү дээ. Тэгэл нөгөө би энийхээ ярьсан яриагаар мэддэм билээ би энийгээ тий. Яг үнэ. Тий ярьсан яриагаар мэддэм. Тэгэхээр яг би одоо өөрөө доктор Жойс Бенза багшийн албан ёсны эрхтэй сургалтыг хийгээ явж байна. Тэгээ тэрэн дээр яг түрүүний таны дээр гаргаж ирсэн поинтыг хэлж байгаа хгүй. Тэр нь юу юм гэхээр гаргаж ирсэн тэр санаагч хэлж байгаа хгүй. Энэ
хуучин бие, шин бие гэд энэ хоёрын хооронд өөрчлөгдөхөд нэг юм гол гатлах гэдэг тийм англи хэлэн дээрээс махчлаад орчуулбал гол гатлах гэдэг үг байхгүй. Энэ гол гатлахад бид нэр саадуулдаг юмнууд гэхээр одоо залхуурл ээж болж байна. Яг зорилго нь тодорхойгүй байж болж байна те. Чин сэтгэлээс хүсэхгүй байгаад болж байна. Эсвэл одоо бусдад найдах ч гэдэг юм уу ингээл маш олон шалтгаануудыг хэлж болж байгаа. Эцсийн бүлэгтээ яаж шийдсүү байсан, ямар ч ажил байсан, яаж иж байгаа өөртөө 20 минут гаргаад өдөртөө нэг удаа бясалгалаа хийн гэдэг л энэ нөгөө ингээд шийдээд хийж байгаа энэ юм чинь л таныг одоо өнөөдрийн гайхамшигтай үр дүнд хүрчээд байгаа байхгүй юу те эрүүл мэндийн царай зүс гоо сайд ингээл эмэгтэй хүмүүстэй энэ чинь маш чухал шүү дээ. Нойр гэл үр хүүхдийн эрүүл мэндэд хүртэл одоо ингээд нөлөөлж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгонд таны наад гахалтай тууштай зам чанар ч юм бол хүргэсэндээ би өнөөдөр ингээд таныг энэ студидтэй авчирч үр дүнгийн яриулж байгаа магтмаар байгаа юм. Энийг чи дүгийлгэж хүмүүс танилцуулмаар байгаа байхгүй. Хүн ийм байж үр дүн мөрөн шүү гэж одоо танаар жишээ олгомоор байгаа байхгүй. Сайнны жишээ гэдэг шүү дээ. Ер нь бол гэхдээ манай тархиа орчил сургалт надад бол маш их сэтгэлийн бүр цаашдаа давах аюул тэнхээ өгсөн. Ягаад тэгэхээр би нөгөө нэг анх та ингээл нөгөө нэг бид чинь биеийнхээ царайг бас харахгүй шүү дээ мэдэхгүй юм чинь. Тэгээ нөгөө дуу хоолой бас хүнд аюул нөлөөлт юм байна. Тэгээ би нөгөө нэг ингээл нөгөө ингээ өглөө орж байгаа орой ингээл сургалтандаа орж байгаа. Тэгээ нөгөө нэг дуу хоолой сонсонгууд тэр дууны чимээ одоо тэр бясалгал хийхээр та нэг ярьдэн шүү дээ. Тэр ингээ намайг хүний хоолоогоор бас яадаг баха. Нөгөө нэг бас яагаад нөгөө нэг хүний нөгөө чихэнд сонсох нөгөө нэг хүлээж авах чадвар шүү. Энерги мэдээлэл шүү дээ. Тэр ингээд надад аягүй дотн санагдаад байдаг байсан. Тухайд би нөгөө өвчтэй байсан юм чинь. Тэгээ нөгөө нэг ингээ эдгээд ирэнгүүтээ дараа нь үгүй нэр яагаад тэр дуу хоолойд нь татагдаад байдсан бол доо гэж боддогс. Одоо бодоодсэн чи ерөөсөө нөгөө тухайд би нөгөө өвчтэй байсан болохоор намайг ерөөс нөгөө эдгээд ирэнгүүт энэ аварсан болохоор ч тэр юм уу? Эсвэл ямар ч байсан тий талархал баярлаа. За баярлалаа. Нэр яалцгүй тийм хайр төрж ирсэн шүү. Тухайд тий. Тэгээд энэ манай өнөөдрийн одоо ярилцлаганд хүрж ирж өөрийнхөө ингээд амьдралыг те тул туршлагыг үр дүнгийн эзэн залангуй сайхан хуваалцаж бусдтай бясалгалаа хийх урам зориг те таслахгүй хийх урам зориг өгсөн тоосор ихтэй баярлалаа. Тэгээд та хаалтаа игээд хүмүүстэй хандаад хэлэх үг байвал хэлж өгөөч. За одоо тархиа орчил сургалтанд хамрагдчихсэн хамрагдах гэж байгаа. Над чиг бас нөгөө нэг одоо ингээд нойр гүдэлтэй зовж байгаа хүмүүс одоо хүнд хилдэггүй ч хүмүүс байгаа шүү дээ нойр гүдэлтэй. Ямар ч лээсэн хүн бясалгал хийгээд одоо өөртөө цаг гаргаад одоо мэрийнх юм бол ард нь заавал гардаг. Аз жаргал одоо гэрэл гэгээ гэрэлтчээд юм бэлээ. Би одоо буцаад 27 настай байсан шигэ ирч хүчтэй болчихсон байгаа. Тэрийг ерөөсөө өдөр тутамд өөртөө мэдрэг. Дотроосоо л тэгж мэдрэгдэд. Болох юм шиг чадах юм шиг. Тэгээд бясалгалаа ингээд нэг өдөр хийхгүй байна гэсэн бодол ерөөсөө баг. Өнөөдөр хийх маргааш л чи гэдэг ямар тийм. Угаасаа босоод өглөө босоод хийгээл бясалгалаа хийчихэл ажиллаа хийгээд явахад бүр улам илүү их нөгөө нэг илч хүчтэй болдог. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс маань те сургалтын суусан хүмүүс маань хэрвээ сайн хийхгүй байгаа бол тууштай хийгээрэй те. Би бол өргөжлүүлж сууж магаагүй шүү дээ. Тэгсэн. Тийм. Тэгэл би нэгэн тал одоо би ингээд сургалтанд хамрагдаад сурыгээ бодсон юм чинь би өргөжлүүлээд өөрөө бие даа сурах л ёстой гэж өөртөө тийм зорилго тавьсан байхгүй. Тийм. Гэхдээ тагаа сурагч маань community-гээс энэ хүмүүсээс ерөөсө холтоогүй те. Байнга л хурж ирж уулздаг, юмаа ярьдаг, хүмүүстэй танилцдаг, найздаг. Тийм. Нэг гэр бүл шиг болчихсон байхгүй. Тэр нь бол тийм болцсон. За тэгэхээр өнөөдрийнхөө яриаг энэ хүргээд өндөрлөе. Тэгээд хурж ирж өөрийн түүхээ сайхан хуваалцсан. Тоос хүрэгчд үнэхээр их баярлалаа. За баярлалаа. Тэгээд подкастаас энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийнхаа контентоор уулзцгаая. Баяр таа. Баяр таа.